Эмэгтэй хүний бие 7 жил тутамд бүрэн өөрчлөгддөг гэдгийг та мэдэх үү? За уламж сангаа ухаанд эмэгтэй хүний амьдрал 7 жилийн үе шаттайгаар ингэж өөрчлөгдөж явдаг гэж үздэг. За жишээ нь хэлэх юм бол охтууд 7-наас хүрэхэд бөөрийн энерги төвчиж өсөлт хөгжилд хурдцтай явагдаж эхэлдэг. За 14 нас хүрэхэд сарын тэмдэг эхэлж нөхөн үрчхүүн систем ажиллаж эхэлдэг. 21 нас хүрэхэд бол биеийн хөгжил бүрэн гүйцэд хөгжөөд за эрч хүч энерги маань дээд түвшиндөө оргилдоо хүрдэг. За 28 наснд бол үр тогтоох чадвар одоо хамгийн оргил үедээ бүр хамгийн сайн үедээ байдаг. 35 насны үед болохоор биеийн шим дижэл буураад бодисын солилцоо удаашраад ирдэг учраас үүс цайрах, за тэгээд арьсан дээр жижиг үрчлээнүүд үүсдэг. 42 нас хүрэхэд дааврын өөрчлөлт илүү мэдрэгдэж эхлэн 49 нас хүрэхэд сарын тэмдэг зогсож цэвэршилт рүү орж бие шинэ үе шат руу шилжиж ордог байх нэ. За энийг бол одоо улам шангаа уханд байгалийн хэмнэлээр одоо бидний бие ингэж 7 насны үе шаттайгаар явдаг гэж үздэг. Гэвч орчин үеийн одоо стресс, буруу амьдралын хэм маягаас болоод энэ одоо шатлал маань ерөнхийдөө богиносоод байгаа гэж ойлгож болно. Жишээ нь хэлэх юм бол охтуудын маань сарын тэмдэг 14 наснаас өмнө ирж гин тэ хөх урах нь хүртэл одоо нэлээ эрт болчихсон байгаа. За энэ маань болохоор энэ 7 насны циклийг ингээд богиносгоод ирэхлээрээ ямар одоо сөрөг үр дагавар байгаа гэхлээр эрт цэвэрших магадлал байж болно. Эсвэл одоо өргүүдэлд өртөх, за эсвэл дааврын өөрчлөлтөнд одоо том болоод өртөх юм сөрөг үр дагаврууд бол байгаа гэсэн үг. Тэгэхээр та охтуудаа за өөрийгөө дүүгээ, эгчигээ ч гэдэм үү бүгдөө энэ эмэгтэй хүмүүс одоо энэ амьдралын зөв хэм маягийг баримталж энэ эмэгтэйчүүдийнхаа эрүүл мэндийг одоо хамгаалах нь зайлшгүй хэрэгтэй юм аа. Тэгэхээр та www.doctortool.com-оор ороод манай эмэгтэйчүүдийн сургалттай танилцаарай. За мөн үнэгүй одоо асуулга байгаа энэ асуулган дээр та бөглөөд анхан шатны хэмжээнд өөрийнхөө аль эрхтэн тогтолцоо систем алдагдаад байгааг мэдэх бүрэн боломжтой байгаа. Баярлалаа.